Бүгдээрээ сайн байцгаана уу? За манай подкастыг сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэд өмнөх дугаараараа бид хувийн одоо нөгөө шинжилт өөрчлөлт за тэгээд туулал туршлагын тухай тэр өөрчлөлт шинжилтийн мэдрэмжийг хүн өөр дээрээ яаж мэдэрсэн гэдэг талаас өөрсдийнхөө жишээ туршлагаас бол та бүхэндээ хуваалцсан байгаа. Тэгэхээр одоо энэ удаагийн дугаараар хэдүүлээ амжилт бүтээмжийн одоо тэр мэдрэмжийн тухай ярихаар байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг ингээл дуртай зүйлээ олох, чаддаг зүйлээ мэдэх, юунд өгөгдөлтэй ингээл одоо нөгөө хайгаал тэрийг олоод яах тухай ярьж байгаа. Тэгээ одоо энийг олоод хэдүүлээ яах юм бэ? Яг ингээд амжилт гэдэг зүйлийг одоо хэдүүлээ юугаар хэмжих юм бэ? Хөв хүн дээр энийг яаж үнэлж дүгнэх ёстой юм бэ гэдэг талаар одоо тэр сэдв рүүгээ орноо. Тэгэхээр за би одоо оюун болор админаас асуумаар энэ одоо тэгвэл тэгээд бид хэд ч одоо ингээд чухам дуртай зүйлээ ингээл олоод чаддаг зүйлээ олчлоо. Одоо тэгвэл энэгээрээ одоо бид нар ингээд амжилтаа хэмжих гэвэл одоо яаж энийг хэмжих юм бэ? За, бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргье. За, энэ дээр болохоор би юу гэж бодод байна гэхээр амжилт гэдэг зүйл ер нь юугаар хэмжих тийм гэхээр хүн яг дангаараа ганцаараа хөгжөөд нэг амжилтанд хүрнэ гэж баг хэцүү юм болов. За, яг хэмжээ гэдэг юм бол яг үнэхээр өөрийнхөө тэр дуртай зүйлээрээ тэгээ чаддаг зүйлээрээ тэр дахин ундраад байгаа тэр авьяасаа ашиглаад за тэгээ сурч хөгжиж хувь хүнийхээ хөгжлөө дэвшлүүлж ухаарл аваад ажлын талбар дээр одоо ухаарад мэдсээр байгаад за тэгээд тэгвэл түүгээрээ яг амьдрал ахуйгаа залгуулж чадж байгаа мó гэдгээр л баг хэмжигдэх болов гэж би үл төсөөлөд байна л та. Тийхгүй болвол одоо ингээд дуртай юм нэг өөр зүйл байгаад идэг. Гэтэл яг хүний амьдрал чи өдөр болгон үргэлжилж байгаа. Одоо хинэн ч байсан гэсэн ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол гэрээс гараал мөнгө гэдэг ийм нийгмийн дунд амьдарч байгаа нөхцөлд бол ахуйгаа залгуулна гэдэг чи өөрөө нэг төрлийн амжилт юм уу? Тэгэхээр яг тэр дуртай талбараараа дуртай зүйлээрээ ахуйгаа залгуулж байгаа гэдэг нь өөрөө хувь хүний хөгжлийн хувьд дараагийн шатны бараг амжилт хөгжил юм болов? Одоо өөрөөх нь нөгөө дуртай юм олчлоо, чаддаг юм олчлоо гэд ихээр тэр нь үнэхээр тэр зүйлээрээ одоогийн нөгөө нэг ахуй амьдралад итгэж мөнгө төгрөг олж гин үү, эсвэл тэрнгээрээ бизнес хийж гин үү гэдэг рүү орох нь шүү дээ. Дараагийн шилжилт рүүгээ одоо ингэж орж байгаа гэсэн. За тэгэхээр одоо дараагийн тэр шилжилт рүүгээ ороход тэгэхээр нэг ямар одоо бид нар сонголт байгаад одоо чи за юу хий? За одоо ингээд чаддаг юмараа юм хий гэхэлэр одоо тэгээд юутай. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ийм хоёр сонголт л байгаа л да. За ер нь бол ямар нэгэн байдлаар бусдын доор ажиллана. За эсвэл өөрөө дуртай ямаараа бизнес эрхлэнэ гэдэг ерөөсөө хоёр гол арга зам л байгаа шүү дээ. Амьдралаа залгуулъя гэвэл. За нэг бол хэн нэгэнд харьяалагдаад за тэрэндээ одоо тохирсон өөрийнхөө ажлынхаа цалин хөлс мөнгө аваад за түүгээр амьдралаа залгуулах байдлаар нөгөөх нь бол яг үнэхээр яг өөрийнхөө дуртай юмаа хийгээл тэгэл тэрнээсээ л мөнгө олно гэдэг ийм л хоёр зам байгаад байгаа шүү дээ. За тэгэнгүүт чинь болохоор яг миний хувьд бол нөгөө өөрөө тэргээрээ одоо амьдралаа залгуулна гэдэг шинжтэй илүү одоо ISO-гийн зөвлөгөө өгөн бизнес хийн гэх маягтай. За ингээд ерөнхийдөө бол явж байгаа. За яг өмнө нь бол зөндөө болоо одоо цалинтай ажлуудыг бол бас хийж байсан. За аль алинд нь л ерөнхийдөө жоохон сорилт тулгардаг юм шиг. Шууд ингээд нэг за өстө туртай ямаараа амжилт үзүүлээ ахуй амьдралаа залгуулъя алаад өгье гэл гараал бизнес эрхлээл алаад байгаа чим алга байна. Тэгэхээр та чи фрилансер. Фрилансер. Зөвлөг штэ. Тэгээ харьцангуй гिचний энэ талбарт айгүй олон жил ажиллаад байгаа ч гэсэн яг энийг одоо амжилтанд хүргэе яг энэгээрээ бүрэн одоо амьдралаа залгуулад явъя гэвэл бас нэлээ олон сорилтуудыг давах хэрэгцээтэй болж байгаа л доо. Тэгээд тэр талаар бол манай дуугийн бас илүү бас туршлага юмнуудаас өөрсдийнхөө жишээнээс юм хуваалцах байх гэж бодод байна л та. Тэгээ магадгүй одоо хувь хүний хөгжлийн хувьд хэд хэдэн мэдрэмжүүдийг өөрсдөө мэдэрсэн тусдаа одоо мэдсэн тайсан гэдгээрээ одоо манай үзэгчид юу гэдгийг бит хоёрыг нэг сүрхийн мундаг хүмүүс зүгээр чухам хувь хүний хөгжлийн хувьд супер дүпер болсон ч гэж магадгүй төсөөлж иж магадгүй. Гэтэл бол яг бодит нөхцөл байдлаар хувь хүн одоо ингээд хөгжөөд яваад
одоо хичнээн юм зүйл туулаад ухаарад яасан ч гэсэн бас стил хангалтгүй байдаг. Тий. Тасралтгүй нөгөө нэг юм чинь хөгжих процесс явагдаж байгаа тий. Бид хоёрын хувьд бол яг өөр өөрсдийнхөө хэмжээнд ингээд тусдаа л ингээд нөгөө яг ягаад ч юм за нөгөө өөрийнхөө дуртай зүйл дээр ингээ очсон тэрийг ингээ хийж тэмүүлж тэрнийхээ төлөө ингээ нөгөө хийж бүтээхийн төлөөх тэмүүлэл нь ингээд явсаран байгаад нэг одоо байгууллага дээр ирж одоо уулзаад чимээ гэдэг байгууллага дээр ирж уулзаад миний хувьд ч гэсэн нөгөө бизнесийн одоо байгууллагын янз бүрийн шинэ төсөл төлөвлөгөө судалгаа гээл те янз бүрийн тим юмнууд хийгээд ирсэн. За манай нөгөө админы хувьд болохоор яг ингээд ерөөсөө сүүлийн 10-аад жил ингээд ISO-гийн зөвлөх тэр чинь ISO гэдэг чинь менежментийн үндсэн суурь одоо үндсэн стандарт байгаа шүү дээ 9001 гээ. За тэг яг хуу байгаль орчны стандарт одоо аюулгүй байдлын ажиллагааны одоо тэг хаб гэдэгтчлэн тэр нь бол гээд өөр ялгаатай стандарт байгаа ч гэсэн үндсэн суурь нь бол яг бизнесийн үндсэн суурь менежментийн стандарт. Тэгэхээр бид хоёр яг тэрэн дээрээ ингээд яг нэг зүйл дээр ингэж уулзаад тэнгууд одоогийн байгаа ингээд байгууллагуудын нөхцөл байдлыг харахаар илүү одоо тухайн хүнийг харахаас илүү тэр нэг байгууллага процесс дээр л одоо ямар нэгэн байдлаар тэр процессыг л тэр ажлыг л нэг сайн л гүйцэтгэж ивэл тэр хин байх нь хамаагүй энийг ур чадвартай нэг тийм хүн л олоодохыг тэгэл ямар нэгэн аргаар тэр ажлаа хийлгэе гэдэг ч юм уу тийм байдалтай ихэнх юунууд харагдаад дээрэс нь ISO-гийн өөрийнх нь онцлог нь процесс чухал тухайн хүн хэн байхаас үл хамааран тэр процессыг бол явдаг байх хэрэгтэй гэдэг суулцч юм байна. Дулмаанууд ойрж байна уу хин ч байсан хамаагүй тэр хийдэг чанар үйлдэл бүрэн хийдэг байх хэрэгтэй гэдэг тийм шаардлагатай байдаг. Гэтэл яг бодит байдал дээр ингээд олон байгууллага зөвлөгөө өгсөн одоо энэ зөвлөх гэдэг хүний одоо туршлага дээр суурилсан зүгээс харахаар яг тэр бодит байдал дээр очихоор нөгөө нэг үр дүнгийн хин гаргаад байна гэхээр хүн гаргаад байгаа ямар хүн байхаас тэр маш их хамаарат байгаа. Тэгэхээр бид хоёр хамтдаа энийг ингэж ярилцж агаад хүн төвтэй менежмент гэдэг тийм одоо юу шин хумсар зүй менежмент гэх юм уу те аргачлал боловсруулад тэгээд тэрэн дээрээ яасан гэхлээр яг ямар ч гэсэн зөв хүнээ зөв байранд нь хүнээ зөв таньж зөв байранд нь тавьснаар тухайн бизнестэй маш оновчтой сайн одоо ажиллах боломжтой байна. Тухайн байгууллагын яг дунд чадны хамгийн гол одоо нөгөө түлхүүр ажлуудыг хийж идэг те дунд чадны менежерүүд зарим байгууллагуудад бол одоо дэд захирал одоо үйл ажиллагаа хариуцсан захирал бизнес хөгжил газрын захирлууд юм уу те магадгүй эсвэл зарим одоо бизнес хөгжлийн менежер нь ч байт юм уу те янз янз байдаг бах. Гэхдээ ерөнхийдөө гол нь доороо нэлээд олон гүйцэтгэл бүхэн ажилтнтай дээрээ шууд топ удирдлагатайгаа харьцдаг гэж гол холбоос болдог хүмүүс гэж ойлгож байна те. Тэгэхээр тэр хүмүүс дээр ерөөсөө маш гол одоо ач холбогдол бүхий маш сайн хүнээ зөв таньж тавьсан тохиолдолд тэр бол үнэхээр амжилттай явах боломжтой байна гэдэг талаас нь бид хоёр аргачлал ингэж боловсруулад за тэрийгээ тэгэл нөгөө нэг олон байгууллагуудад санал болгоод сургалт хийгээд л ингэж явж нэлээд явсан байгаа. Тэгээд бид хоёр бол яг ямар ч гэсэн нөгөө амжилт шинжилэлт бадрал тэндээсээ гоё бүтээлээсээ гоё амжилт авсан нэг тухай ярина. Яаж одоо тэгээд тэндээсээ унаад одоо тэг амар унж одоо нөхцөл байдлыг өгөөцсөн тухайга бас ярина те. Тэгэхээр бадралын тухай манай хүн маань одоо нэг ярих уу тий. За тэгээд эрэнгүүд чи одоо ингэж байгаа яг ингээд цоошин ингээд хамтын ингээд дундаасаа ингээд санаа ингээд хоёлаа бий болгоод тэгээд тэрийг ингээд хөгжүүлээд явхлаэр чинь яг нөгөө түрүүний яриад байсан өөр өөрсдийнхөө нөгөө мэддэг чаддаг гэдэг ямаараа уулзах болж байгаа. За ялангуяа манай үзэгчид санаж байгаа бол нөгөө манай дуугийн болохоор ингээ бүр том зургаар нь харж агаад тэрийг ингээ илэрхийлэх ингээ чадвартай гэж яхад би болохоор нөгөө оновчлох доторх агуулгыг ингээ сайн хийдэг байх жишээ нэгээ тэгэнгүүт дараал бөгөөд би болохоор яг ингээ агуулга нь ийм оновчлолоор ингэж хийвэл энэ байгууллагт илүү үр дүнгээ өгнө гэж гаргангууд тэрийг ингээд дуугийн болохоор ингээд бүхэлд нь ингээд маш гоё ингээд зураглаад тэгээ хоёулаа тэрийг ингээд булахаараа бүр ингээд бүр гайхалтай одоо бүтээмжүүд гэх юм уу ингээд бит хоёрын ингээд хийсэн ажил бүр ингээд хоёр биендээ бүр ингээд яг бүрэн дүүрэн ингээд бүр нийцээд маш гоё идэг гэсэн л та. За тэр мэдрэмжийг л жинхнээсээ одоо бадралын үйл бүтээлээ хамтын бүтээмжийн одоо амжилт гэж хэлнэ. Тэрийг одоо яг хин нэгнийх нь бүтээл гэд хэлэхэд бол ямар ч боломжгүй. Энэ бол одоо ингээд яг багийн бүтээл буюу хамтын бүтээл болчихж байгаа байхгүй. Тэгж байгаа. Тэгээд тэр одоо мэдрэмж чинь хүнд ингээд нэг суучглаарэ одоо дахин нэхэгдээд идэг гэх юм уу? Тий. Тэр нөгөө тийм шинжтэй бол санагдсан. Тий. Энд дээр нэмж хэлэх юм байгаа л нөгөө бүтээмж яаж өссөн. Хоёлаа нөгөө ингэсэн шүү дээ. Нөгөө ISO-гийн ингээд зөвлөгөө үзүүлээд өмнө нь ингээд
байж исэн юм дээр тэрийг ингээд бүр бүтээмжийг 4 дахин өсгөж. Тийм, бүр яг тэгж маш богино хугацаанд одоо бүхэл бүтэн 5-6 сар хэрэгжүүлдэг зүйлийг бит хоёр нөгөө арай өөр аргачлалаар ингэж янз бүрээр ингэж хамтдаа бүтээн хийсээр байгаад тэрийг бараг нэг 2 сарын дотор бараг 1 сарын дотор хийх боломжтой маш хэлбэршүүлсэн тийм хувилбар гаргаж ирсэн. Маш оновчтойгоор хийх боломжтой тийм байсан тий. Тэгээ тэрийг нэг байгууллага дээр ингэж хийж туршиж үзсэн. Тэгээ бит хоёр ч бас ингэж хөөхөн хэдэн байгууллагт бас ингэж туршиж үзсэн тий. Бас нэг эйжний оролдож үзснийхтэй нэг амар амжилттай байгаагүй ч гэсэн тий. Тэгэхээр энэ дээр хэлэхэд бол яалт шүү тэр нөгөө нэг хамтын үйл бүтээлээс үнэхээр бадралыг авсан, хамтын бүтээмж бол асар их өссөн. Тэндээсээ бол маш их одоо урам зориг гэх юм одоо хийж бүтээх урам зоригийн тийм бүр нэг ирч хүч бүр нэг автагдсан дүүрсэн одоостой үзлээд үгүй алаад үгүй гэдэг бараг мэдрэмжүүд гараад тэгээд тэргээрээ бол яг хоёлаа өчргөө нөгөө ахууга залгуулна гэж айгүйх бодож одоо өөр санхүүгийн их үүсвэргүүгээр зөвхөн одоо энэ хүн төвтэй менежментийг зах зээлд бүр байршуулна гэж маш шургуу явсан шүү дээ. Тэгсэн. За тэгэхээр ялаа яа. За тэгээд яг нөгөө ямар ч гэсэн нэг 100-аад байгууллага руу хандаад бид тэр нэг 5-6 байгууллагт те ямар ч гэсэн ингээд үндсэн суурь концепц ойлгуулах гээд ингээд анхан шатны бас өнгөө сургалтуудыг санал болгоод явсан. Тэгээд бид тэр яг бүр нэг хоосон байгаагүй нэг ганц хоёр одоо байгууллагын одоо зөвлөх үйлчлэг явуулсан. Гэхдээ бид хоёр яасан гэхээр нөгөө нөөцөө бүрэн тооцоогүй. За ингээд жил ингээд бид хоёр чинь орлогогүй явна. Ер нь шинэ бизнес эхэлж байна гэдэг чинь за жил байтугай 2-3 жилдээ ч гэсэн ингээд тогтмол орлогогүй байна шүү. Ер нь 100% эндээ найдад явна гэдэг чинь бас эрсдэлтэй шүү гэдгийг бас бүрэн олж хараагүй байсан. Тооцоолоогүй. Хит одоо нөгөө өөдрөг хийж байгаа юмн дээрээс айгүйх одоо бадрал баяслыг аваад тэрэндээ хөөрсөн гэх юм уу. Тэгэл одоо тэрийгэ хийгээл бараг зах зээл дээр ангуудл тэр нь одоо амар супер дүүр хүмүүс болгоно гэж бодоод байсан юм уу. Тийм хүмүүст одоо тэр нь тийм байна. Үнэхээр өстэй супер гоё шийдэл байна гэж санагдаад айгүй одоо эрэлттэй байгаад компаниудын асуудлыг бүр айгүй гоё шийднэ гэд ингээд тэрэндээ маш их өөдрөгөр төсөөлөд тэгээд ерөнхийдөө арын нөгөө нөөцнүүдээ бүрэн сайн төсөөлөхгүйгээс болоод ерөнхийдөө бол ахуй амьдрал сүүл рүүгээ бол маш хэцүү болж ирж байгаа шүү дээ. Хүндэрсэн. Ер нь бол одоо үр ширэг санхүүгийн байдал одоо маш хүнд байдалд ороод те хоёр талдаа аль талдаа нөгөө тэр чинь урт хормоогоор хойд хормоог гихчээр те ар гэрээ асуудал ч хэцүүдэл за тэгэл мэдээж гэр бүлийн хүн уурлна наадах ч одоо ингээд бүтэх юм уу бүтэхгүй юм уу гэл те асар их одоо санхүүгийн хувьд хүнд байдал гэр бүлийн хувьд хүнд байдал ч гэдэг юм уу бид хоёр чинь хоёулаа ингээд хоёр талд унаад би ч гэсэн ингээд унаад за тэгээд сүулдэ за одоо тэгээд ер нь бараг нэг мөнгө олох чиглэл рүүгээ оръё би одоо нэг цалинтай ажил руугаа оръё энэ хүн чинь айсоогоо хий хууч нөгөө явж исэн тэгээ энэ хүн чинь нөгөө айсоогоо бараг тэр жигт нь бараг орхих шахацсан байсан тий. Тэгээд нөгөө байгууллагууд айсоо майсогийн сонирхонгууд нь одоо өстэй бараг хүн төвтэй менежментэл санал болгоно гэх маягтай. Айсоо хийхгүй хүн төвтэй менежмент хийгээд тэгээ бараг зарим ажлуудаа бараг хийхгүй гэж байгаа юм шүү тий. Тэгээд ер нь бол ингээд бид хоёр яг өмнө нь хийж ирсэн. За би бол мэдээж ингээд цалинтай ажил байгууллага руу шилжээд за манай хүний хувьд болонгууд айсоогийнхаа зөвлөгөөг өгөөд тэгээд аудита бас хийгээд за гэрээ хийдэг байгууллагуудтайгаа буцаад ажилласан орж ажиллаж эхэлсэн тийм. Тэгэхээр бид хоёрын хувьд бол одоо яаж юм гэхээр илүү одоо нөгөө уналт тэр бол үнэхээр бид хоёрын хувьд уналт гэж хэлнэ л дээ тий. За яг хөө сорилт тий. Яг хүн харах юм бол нэг хоёр хөөрхийн амьтаа хэцүү хоёр хүн байгаа шүү дээ. Яг гэтэл дотроо бол за энийг бол өстэй яг болгоно гэд ингээ бүр нэг сэтгэлтэй багтаацсан бүр энэ бол үнэхээр яг үр дүн үзүүлнэ гэд тэгээд нөгөө өөр хоорондоо нөгөө хийгээд эвцээд нийлээд байгаа энэ багийн ажиллагаанаас бүр амар хурам зориг аваад яг хамтараа л байх юм бол өстэй энийг бол өстэй асуудалгүй хийх юм байна гэдэг нэг юм хэд дахин нөгөө түрүүний нөгөө өөрийнхөө хувь хүнийхээ хувьд нөгөө нэг авиастаа талархаад би чадах юм байна гэдэг нэг юм за энэ чинь л харин чадна гэдэг мэдрэмж чинь хэд дахин үржигдчихэж байгаа байхгүй юу. Өстой хоёлаа л ингээл энийг хийх юм бол өстой чадах юм байна. Бараг компаниудыг засаа хийчих юм байна гэсэн юм уу? За гэтэл бол бүх зүйл бол одоо нөгөө санснаар болдгоо гэдэг шиг хоёр талбар байгаа гэж хэлсэн. Тэгээд нэг нь бол яалтчгүй нөгөө дуртай зүйлээ бусдад өргөх хүчээ өргөж ахуугаа залгуулах. За нөгөөх нь бол яг туртай зүйлийнхаа эзэн болж
зах зээл дээр одоо тэрийгээ яг бизнес болгоно гэсэн ийм хоёр зам байна. Тэгээ бит хоёрын хувьд бол яг хэд өдрөг төсөлөөсөө болоод тэр нь шууд амжилттай болоогүй л гэж хэлээ да. Шууд амжилттай болж чадаагүй ч гэсэн ерөнхийдөө бол тэрийг амжилттай болгож чадсан хүмүүс бол маш их байдаг. Тий. Одоо нөгөө ингээд 2-3 жил ингээд хичнээн орлогогүй байсан ч гэсэн надад ч гэсэн одоо манай таньдаг найз мэдний жишээ байгаа тий. Ингээд л одоо миний мэдхийн 6-7 жил за миний мэдхээр бол 7 жил. Тэрнээс өмнө тэр хүн 10 гаруй жил ч юм уу 10 жил ч юм уу ингээд зүтгээд тэрнийхээ араас тасралтгүй явсаар байгаа л одоо тэгэл нэг тодорхой хэмжээний ингээ хөөрхөн ингээ амжилтыг харж байгаа ингээ хүмүүс бол би бас анзаараад байгаа. Тэгэхээр тэр ингээ тасралтгүй юмныхаа араас явж байгаа. Тэр хүмүүст бол үнэхээр баяр хүргэмээр тий. Тэгээд өөрийнхөө одоо дуртай чаддаг зүйлээрээ амьдрал ахуйгаа залгуулж бүр тэгшэрх хэмжээнд хүртэл зүтгэнэ гэдэг бол тэр бол үнэхээр хувь хүний хөгжлийн хувьд хичээл чармаалтын хувьд төлөвлөгөө тооцооны хувьд бүр үнэхээр чадварлаг сайн байж баяр хүргэх шантаршгүй байгаа хгүй тий. Гэтээ бит хоёрын хувьд бол цуцаж шантарсан гэсэн үг бол бас биш. Тэр илүү одоо дараагийн шатны төлөвлөлт гаргасан. Төлөвлөлт урт хугацааны төлөвлөгөө гаргаад тэрийг болохоор илүү одоо ахуй амьдралтайгаа уялдуулж сурж байгаа гэх юм уу? Тий. За ийм байдлаар бол бас даван туулах маягтай одоогоор явж гин. Тэгээд хувь хүнийхээ хөгжилтөө илүү анхаарч байгаа. Өөрийнхөө дуртай зүйлээрээ яаж одоо амжилтыг бүтээх үү гэж бодож байгаа хүмүүсийн маань хувьд бол буцаагаад бас нэг ахуйн яг энэ бодит нийгмийнхаа талбарыг бас тооцож үзэх, хоёр талаас нь аливаа зүйлийг харах, анзаарах, иймэрхүү сэдэлтэй байвал үнэхээр одоо тэр зөв зам шүү гэж бас хэлэхээр байна тий. Тэгээд нөгөө нэг одоо эн чинь бит хоёр ч бол ингээд ямар нэг нөөц мөцөж тооцохгүй л ингээд шууд л нөгөөдхийгөө ингээд чухам гоё юм хийчлээ, нэгээл зарна, бүтээн гэдээ явчихж байгаа ш. Тэгээд эргээд унчиж байгаа хгүй. Тэгэхээр гэхдээ энэ бол энэ зах зээлийн нөгөө нөхцөл байдал чи өөрөө бас жоохон хатуу штэ. Амаргүй угаасаа шинэ бизнес эхэлж байгаа, ганцаараа эхэлж байгаа хүмүүст бол бүхэл юм өөрөө ганцаараа хийн тэ. Цэвэрлэгчээс эхлээд бүхэл юм өөрөө идэг. Маш юм хатуу ширүүн. Тэгээ нөгөө нэг хийж бүтээсэн бүтээгдэхүүнээ зарна гэдэг чи өөрөө маш их мөнгө санхүү, маркетингийн зардал гэдэг. Эсрэг хатуу ширүүн зах зээлийн нөхцөл хүлээж идэг. Тэгэхээр энд бол нэлээдгүй олон бас стартапууд шинээс бизнес эхэлж байгаа хүмүүс нуурж унсан тэгээд шантарсан зүйлүүд олон байдаг. Гэхдээ ер нь хүн зүгээр дуртай юмаа олоод аваад бариад авчвал сэтгэл дотроо шантарна гэж үл байхгүй. Ер нь байхгүй. Бодит байдал дээр бол тэрийг сорилт гэж үзээд цаг хугацааны хувьд л жоохон хойшлуулах гэдэг юм уу, наашин цааш нь хөдөлгөх төлөвлөлт өөрчлөгдөж байгаа юм уу гэж бодож байна. Хоёрын хувьд ч ерөөсөө тэрнээсээ ухарсан юм бол байхгүй л одоо л ингээл тэрийг авал амжилтанд хүргэн болгонд бүтээн гэсэн л бодолтой л явж байгаа. Төлөвлөлтөнд оруулсан жоох урт хугацааны урт хугацаанд л төлөвлөсөн байгаа тийм. За тэгэхээр одоо болохоор үргэлжлээд ер нь нөгөө бит хоёр чинь ингээм хамтдаа үйл бүтээл хийгээд нэг нэгнийхээ нөгөө нэг дутууг нөхөөд маш гоё барилаа аваад олцоод ингээд нэг нэгнийхээ ингээд пазлын дутууг нөхцөн нэг эргэлцэн хоёр болчиход байгаа байхгүй юу. За тэгэнгүүт одоо бит хоёр чинь ингээд за хоёр тишээ тус тусын үйл хэргийнхаа тий санхүүгийн хувьд тодорхой хэмжээний баттай нэг байр суурийг бүтээж авч ийж тий нэг одоо өөр ширний асуудлаа зэгцлэгч гэдэг юм уу тий одоо нийгмийн нөхцөл байдал тийм л байгаа шүү дээ. Хаалт өөртөө тийм л нөхцөл байдал байгаа. Тэгэхээр тэрийгэ зэгцлэхийн тулд бид хоёр талд өөр өөр ингэ ажиллаа хийгээ явхаар нөгөө хамтдаа байсан тэр одоо маш гоё нийцжсэн тэр юмаа нөгөө баг хамт олноосоо нэхээд нөгөө хүмүүсээсээ нэхээд нэг хэсэг жоохон шокерсэн тэгсэн тий. Ер нь яг тэгдэм байлээ. Тэгэд өмнө нь ерөөсөө тэгж хамтын бүтээлийн багийн ажиллагааны тэр гайхамшигтай зүйлийг мэдрээгүй явсан юм байна гэж бодсон. Тий. Тэгээд тэрийг яг ингэж мэдэрчингүүт түүнээс хойш хийж байгаа ажил чинь яг нэгнээрээ тутах мэдрэмж болчиход байгаа байхгүй юу? Тий. Нэг талдаа хамт байхаараа амжилтын тийм бүтээмжийн бүр супер өсөлтийн мэдрэмж байжгаад эсрэг талдаа болохоор яг тэрийг хамтран үйлдэж хамтын бүтээл гаргаж чадахгүй болохоор хүн чинь яг тэрийг нэхээд ингээ хүмүүстэй тэгж хамтрах гад ингээ хичээгээд идэм билээ. Тий, яг одоо нөгөө би нэг чин сэтгэлээсээ гой санаа гаргангууд нөгөө хүнээс санаа гарч ирээд тэр хоёроо эвлүүлээд нийлүүлээд за миний энэ тал нь арай илүү дутуу байсан юм байна. Энэ хүний санаа чи яг миний энэ дутуу дээр ороод ирж гин гэдэг нэг яг л нэг юм эвлүүлж байгаа юм шиг тий ингээд нэг араа шүдийг эвлүүлж байгаа юм шиг тийм юмыг нөгөө одоо ингээд байгууллага дээр оронгуудаа үгүй энэ ч одоо яадаг үлээ нэг ингээд нэг гой санаа нийлээд болдог доо гэдэг нэг өмнөх юм айгу хүсээ. Тэгээ яг тэр шокноос нэг гарах гэж нэг жоохон хэсэг болж байгаад одоо бол харцангуй бас зохицуулт сураад байна. Гэхдээ л бас хэцүү тодорхой хэмжээнд ер нь бол
хэцүү л байгаа. Одоо ингээл манай одоо ажиллаж байгаа байгууллага ч гэсэн ингээл тодорхой хэмжээнд санал бодлын зөрөө үүсгэж идэг юм уу те. Одоо ингээд би ингээд гоё багаар ажилламаар ингээд те. Чин сэтгэлээсээ ингээд за энэ ажлыг ингэж бүтээхийн тулд өстой яг ингэ хэрэгтэй гэж ингээд дотроосоо ингээд ундраад л гараад ирж идэл нөгөөх нь ингээд бусад хүмүүсийн юмд цохигдоод ч юм уу унагдаад ирэхээрээ тий. За би ч бууж хэрэгч байна уу би эргэлзэгч шин. Тий. Яг л нэг тийм хэсэл байдал. Ер нь бол за ингээд бит хоёр бол одоо ингээд туулалтаагаар өөрсдийнхөө тус тусын ажил үйл хэрэгээ хийж байна. Хамтын бас үйл хэрэгээ ингээд тодорхой удаан хугацааны төлөвлөлт гаргаад бит хоёр ингээд хийж байна. Тийм. Тэгэхээр ингээд энэ бол тасралтгүй ингэж хөгжих. Хүн гэдэг чи одоо өөрөө ерөөсөн нийгмийн амьтан буюу үнэхээр л ахуй амьдралаа залхуулъя гэх юм бол заавал багийн нэг хэсэг болох хэрэгцээтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө одоо бидний сэдв бол дараагийн сэдв бол ингээд багийн ажиллагаа руу нийлээ шилжин бизнес рүү хамт олон байгууллага руу шилжиж байгаа шүү дээ. Одоо ингээд яг энэ ярианаас эхлээд одоо энэ хүртэл бол бид хоёр өөрсдийнхөө нөгөө талаас тийм мэдрэмжүүдээ ярьсан. За одоо ингээд хамтдаа нийлэхээрээ яасан тэрийгээ ярьсан. За одоо тэгээ бусад баг хамт олонтой нийлэхээр яаж ийн одоо тэгвэл цаашдаа баг хамт олон болж баг болж нэг үйл бүтээл бүтээхэд ер нь бол ямар одоо сорилтууд тулгархыг тэрийг яаж шийдвэрлэхин гэдэг дараагийн шийдлэр бол орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо тэрний л тухай одоо дараагийн сэдвүүдээр ярина да. Тэгээ бидэнтэй хамт байгаарэ. Биднийг сонссонд баярлалаа. Хоёулаа улмал уртлаг болоод байна тий. Одоо бүр 20 минут гарчлаа. За яг хөө гэхдээ ямар ч гэсэн таад маань бит хоёрын яриаг ингээд сонсоод бас хэрэгтэй зүйлүүдээ авч байгаа бах. Тэгээд та бүхэн маань ингээд өөрсдөө л гол нь сэтэл авч хэрэгтэй зүйлээ авч байгаа бол тэгээ болно. Тэгээ урт богино нь бол яг хөө тэгээд сонсохгүй хэсгийг бол тэгээд таад маань алгасаад өнгөрчөөрэй. Тэгээд за тэгээ энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийнхаа удаа хэдүүлээ багийн ажиллагааны тухай одоо ярих гэлээ. За тэгээ баярлалаа. Баярлалаа. Баяртай.